Сайн уу манайхаа. Дараагийн бичлэгээрээ уулзж байгаадаа баяртай байна. Бичлэгдээ орохоос өмнө лайк дараад, сувагт маань subscribe хийж биднийг дэмжихээ мартав. За ингээд бүгдээрээ бичлэг рүүгээ орцгоё. Weaker Edness чинь яагаад ингэж ажиллаад байгаа юм бэ гэхэд Highbrow Academy-д биднийг санал болгосонд чинь хариуг нь барих болно. Энэ ордныг бидэнд үлдээ гэж хэлв. Weaker. Тэгэхээр Академийн тухай байсан бах нэ. Гэхдээ би та нарыг элсэн уут болгож ашиглах болно. Ирээдүйд ихрүүд өсөж томорно, хэрцгий алуурчин цэргүүд болох болно. Тэд тийм ч ухаантай биш болохоор өөрсдөө биедан шийдвэр гаргаж чадахгүй. Гэхдээ тэд тушаалыг маш сайн биелүүлж чадна. Хэрв би тэдний сургуул, тэд хэрэг болно хэмээн бодоод. Ахнараа, би та нарт итгэж үзэх болно гэж хэлв. Моргийн ихрүүд хамтдаа байхаас өөрийг мэддэггүй тэр тэнгүүд гэж хэлэхэд манай гурван ихэр та нар өөрсдөө тэнгүүд гэж хэлээд дунд хуруугаа үзүүлв. Моргийн ихрүүд муу сайн золбон ноход бид та нарыг хашраагаад үгэй гэж хэлээд дайрахад бэлдэв. Weaker. Намайг дахин төрөхөөс өмнө Моргийн ихрүүд ус шороо, байгаль гэсэн гурван шин чанарыг эзэмшсэн шидтнүүд гэдгээрээ алдартай байсан. Хоорондоо маш сайн зохицдог гурван шидийн шин чанарын хослол нь шид бүрийнх нь үр нөлөөг 10 дахин нэмэгдүүлдэг. Тийм учраас тэднийг Моргийн гурван цэцэд гэж нэрлэдэг. Моргийн ихрүүд хүчирхэг шидээ хамтран идэвхжүүлэн шидийн хүчээр аврах том модны үндэс гарч ирнэ довтлоо. Моргийн ихэр. Ямар байна да Баскервиллийн золбон ноходоо. Та нар үүнийг дийлж чадах уу гэж асуув. Highbrow. Энд чинь махч биш. Зүгээр л нэг урмал байна. Үүгээр юу хийж чадна гэж. Баскервиллийн 1-р техник гэж хэлээд. Техникээ ашиглан аврах том урмлыг зүсэн хуваав. Стаф түүнийг хараад энэ бол 1-р техникийн төгс гүйцэтгэл байна гэж хэлж байх зур. Гинт Highbrow нэг мөчөр маш хүчтэй зөхөв. Моргийн ихэр. Та нарын тэр доожоогүй сэлэм бидэнд хүрч чадахгүй тодорхой гэж хэлэхэд. Манай гурван ихрүүд маш их уурлан нүд нь улаанаар гэрэлтэв. Стаф, энэ харин ч нэг сонирхолтой биш байна гэж юу гэж асуухад Weaker, юу тэр вэ гэж асуув. Стаф, шийдүү сэлэм үү? Аль нь илүү хүчтэй вэ гэдэг бол маш удаан хугацааны турш яригдж байгаа асуулт юм а. Шийд гэдэг нь хэрэглэгчийн эргэн тойрондох манаг ашиглаж тухайн махбодын хүчийг өсгөн нэмэгдүүлдэг бол сэлэмний урлаг нь хэрэглэгчийн доторх мана болон тэдний энергийг ашиглаж илүү урт хугацааны тесрэх хүчийг бий болгодог. Ирээдүйн хөтлөх шийдтэн болон сэлэмчдийн гэргүүлүүд тэдний нөөц бололцоо авиас чадварыг ажиглах нь сонирхолтой биш гэж юу гэж асуув. Weaker. Хэрв та тэгж хэлж байгаа бол би ч бас тэдний нэг хэсэг шүү дээ гэхэд Staff. Залуу эзэн хэдийнэ тэдний наснаас давсан чадвартай болсон гэв. Weaker. Ямар уйтгартай юм бэ? Энэ бол зүгээр л цаг гарцдарт. Би хурдхан шиг хажуугаар нь өнгөрөх хэрэгтэй байна. Саяхан нэг өдөртөгч олсон ч хийх ажил уулын чинээ байна гэж бодов. Тэр үед нэг хүн тулааны дундуур гинт асар хүчтэй шидийн дайралт хийв. Weaker. Дэлбэрстийг хараад тэд аль хэдийн үгчглээ гэж бодов. Ихрүүд. Гинт гал шидв бид барагд шатаж өөхөх төглөө. Тэд бүгд өгчгсөн үү гэж асуув. Моргийн ихрүүд. Ваа, ихчээ, би айж байна. Бид өөхөх төглөө хэмээн өлцгөөж байв. Цайзын хан дээр камис зогсож байх ба. Та нар бүгдээрээ миний эзэмшил газрын өмнө юу хийж байгаа юм бэ? Миний удирдах буй газар нутагт үүмэн самуун дэгдээсэн хэнийг ч би уучлахгүй гэж хэлв. Моргийн ихрүүд. Камис, бид зүгээр л халдагчийг зогсоохыг хүссэн юм. Тэд түрүүч хэрүүд үтсэн гэж гомдлоход. Камис гинэ. Та нар надад хандаж албан бусаар яриад байна уу эгч нараа? Морг ихэр. Тэгэх учиргүй шувууны газрын дарга. Камис. Хэрв та нар тэрэн шиг дуусахыг хүсэхгүй байвал болгоомжтой байх хэрэгтэй шүү гэж хэлэхэд. Морг ихэр сандран. Намайг уучлаарай гэж хэлв. Камис эргэн тойрон харахад Weaker харагдах ба Камис уулзаагүй үджээ. Weaker Van Baskerville. Бодон жид өнгөрчээ тийм үү гэж асуув. Weaker уулзаагүй үджээ. Камис Мор гэж хэлээд. Тэр хүүхэд төрхөөсөө сарчихсан болохоор тэрөө уламл царайдаг болж явах шив. Энд чин дээдсийн гүрэлэнгийн бүх ирчүүдийн зүрх сэтгэлээ булаасан Камис Моргийн гоо үзэгсэх юм уу? Олон гэрэлсэн ирчүүд түүнд уруу татагдж байсан. Энд тэндгүй дуулан шуугандагддаг байсан. Гэвч яагаад энэ амьдралд тэр талаар ямар ч цуу яриа байхгүй байгаа юм бол гэж бодов. За яах вэ? Ямар хамаа байж хэмээн бодоод. Weaker хаалганэ. Тэр ихүүдэд үг хэлээд нэмэргүй гэж хэлэхэд. Камис юу вэ? Уулзалгүй маш удаж байхад хэлэх ганцхан үг чинь энэ үү гэж уурлав. Weaker
Тэгээд би өөр юу хэлэх ёстой гэж гайхан асуухад Став ихрүүдийн тулааны үргэлжлэл болгож дараагийн тулаан нь хоёр гэр бүлийн шинэ одод хоорондоо тулалдах болох уу гэж бодов. Камис юу гинэ? Тэг оноо. Ирээдүй их нартай гарч байгаа чинь ямар муухай хандлага вэ? 100 онооноос тэг оноо гэж ойрлов. Ихрүүд гайхан хүшиж орхив. Викер ихнэр гэж бодон дайхав. Хүмүүс газар ухаж ажиллаж байв. Камис Баскервилийнхэн зэрлэгүүдийн талаар тийм ч сайн мэддэггүй бололтой. Викер мэдээж бид мэднэ. Бид тэдэнтэй үргэлж тулалддаг. Бид тэдний талаар чамаас илүү мэднэ гэж хэлэхэд Камис тэгвэл яагаад тэр тэнгүүдээ явуулсан юм бэ гэж асуув. Тэд бүгд залуу, тэнэг, анж ноход биш гэж юу гэж асуухад Викер гол хүч уулын нурууны нөгөө талд байх болно гэдгийг Морг овогтой аль хэдийн тохиролцоо. Мэдсээр байж яагаад асуусан бэ гэж асуув. Камис би төлөөлөгчдийг хариуцж байгаа хүн. Тийм болохоор мэдээж мэднэ. Мэдхгүй байгаа байх гэж бодсон юм. Чи овгоосоо хаягдахыг хүссэн хэн нэгэн байж магадгүй. Гэхдээ чи овогтой нилээд итгэд хүлээсэн бололтой. Тэгэхээр гол асуудал нь зэрлэг омгуудын дундаас аль нь хамгийн ядаргаатай вэ гэж асуухад Викер тэр асуулт асуусаар байна гэж бодов. Викер дайчин омог Балзак болон шидтэн омог Рококо. Ялангуяа Балзакийнхны харвааны чадвар эзэнт хүрнийхнээс тис өөр төгшнийх. Тэр зарчим нь сайн мэдэгдээгүй гэж хариулахад Камис чи зэрлэг омгуудын амьдралын хэв маягийн талаар сайн мэдэж байгаа болохоор чамд 8 оноо өгье. Викер жахан гайхав. Камис мэдээж 100-аас 8 оноо. Викер би чамд сайн хариулт өгсөн. Гэтэл энэ оноо юуных вэ гэж асуув. Камис чи сайн хариулсан болохоор тэр. Ухаантай эр хүнээр яах ч юм бэлээ. Би ухаазаг эр хүнд дургу. Эрэгтэй хүн баг зэрэг тэнэг байвал илүү сонирх ёстой. Мойроор давхих нь 6 оноо. Викер чи надаас намхан болохоор тэр үү гэж асуув. Камис чи өөртөө дэндүү томдсон морь унаж байна. Загвар 4 оноо. Чиний хувцас дэндүү уйтгартай юм. Викер юм хэлсэнгүй. Камис юм хэлэхгүй юм уу? Хүмүүжилд 1 оноо гэж хэлээд Камис маш илдэг дотн царай гаргаад чиний царай 99 оноо. Чи сайн өсөж торнжээ. Гэвч чи нүүрний хувирлаа хянахтаа тааруу тул 1 оноо хаслаа гэж хэлв. Викер хэрэггүй үнэлгээгээ зогсоо гэхэд Камис яагаад хэрэггүй гэж би ирээдүйн нөхөстөө хатуу хандах хэрэгтэй гэж хэлэхэд Викер яагаад би чиний ирээдүйн нөхөр биш. Камис яагаад гэж юу гэсэн үг вэ? Чи өмнө нь манай аавгийн шалгалтыг дагсан шүү дээ гэж хэлэхэд Викер түр гэлээгээрээ тэр 7 жилийн өмнө болсон явдлын талаар яриад байна уу? Аавг хэрв чи ганцхан дусалж болтугай унгаж чадвал чиний ялалт болно. Би толгой дээрээ энэ савтаа усыг тавиад чамтай халз тулалдана. Тэгээд Викер ялахад Морг аавг тусал унгаахгүй савыг хагалсан гэж татгалцсан гэж хэлэхэд Камис аавгах миний нөхөр болох хүнийг яаж ийм ядмаг шалгалтаар дүгнэж чадж байна? Ямар ядаргаатай юм бэ? Тэр үеийн ав ахын шийдвэрээс болоод миний гэрлэх зам хаагдчихлаа. Нээрээ шүү. Тэр ийм амлалт өгсөн болохоор би аль хэдийн гэрлэгчсэн гэсэн үг. Гэвч би яаж ч чадах вүлээ. Амлалт бол биелүүлэх ёстой зүйл. Өглөөд ч яах вэ? Би үүнд үнэхээр дургу байсан ч дагахаас өөр аргагүй. Би буурт хий. Викер тэр бол агуу галын шидтэн хэмээн бодов. Викер би тэр өдөр болсон явдлыг мартчихсан. Би үүнийг хизээж болоогүй мэт болгох болно гэж хэлэхэд Камис нэгэнт болсон зүйлийг чи яаж өөрчлөх гээд байгаа юм бэ? Ши тэнэгүү гэж хэлэнгээ өөрт нь өгж байсан цамцыг буцааж нүүрлүүн шидэв. Викер тэр надад юу шийдчих вэ гэж бодов. Камис намайг суу тухаантан гэдгийг мэд. Би нэг харсан зүйлээ хизээж мартдаггүй юм гэсээр яваад өгөв. Викер цамцаа хараад энэ чин гэж хуучнаа бодов. Камис нэрээ шүү ямар утгагүй юм бэ? Викер тэр үүнийг угаалгүйгээр надад буцааж өгчихсөн хэрэг үү хэмээн бодов. Камис зэрлэгүүд бадмаараг эрдний уурхаа руу тогтсон тул уугуул боолуудыг эсвэл ургацыг дээрэмдэж байгаа ах. Боолуудыг авч явж байгаа шалтгаан нь тэднийг өөр газар худалдахын тулд юм. Энэ бол шорооны болон төмрийн шидтэнгүүдийн 1 сарын турш барьсан хэрэм. Викер Морбогийн шидтэнгүүдээс хүлээж байсанчлан тэд хэдэн зуун энгийн хүмүүсийн 1 жилийн дотор хийж гүйцэтгэх зүйлийг ганцхан сарын дотор хийжээ гэж хэлэхэд Камис тийм ээ гэж баяртай нарахгүй хийв. Викер
Эдгээр нь Баллакийнхны харавсан сумын мөрөв гэж асуув. Камис: Тийм ээ. Тэдний харавсан сумнуудад хүчтэй аура шингэсэн байсан. Шөнийн цагаар харуулын үүрэг гүйцэтгэж байгаад суманд өвтөж амиа ардсан хүмүүс тоолж баршгүй болно. Тэд 2-3 метрийн зузаантай ханыг нэвтлэх чадвартай тул тэдний авьяас чадвар хосхгүй. Хамгаалтын шидийг нэвтлэн дарсан сумаас болж манай авгах цээжиндээ хүн тимтлэгсэн. Гэвч азар тэр амьд үлдэж чадсан. Хэдий тийч түүний нэр төр шахалсан. Викир: Үүнийг бодоод байхад овгийн тэргүүнч бас ижил зүйлийг туулсан гэж дурдж байсан. Камис: Түүний хамрын амсар гэмтсэн гэж сонссон. Зэрлэгүүдийн дунд маш авьяаслаг нэгэн байгаа бололтой гэж ярилцаж байх зур. Нэгэн цэрэг тэднийг чиглэн ирж байх ба Хермийн дид дарга: Таныг хурдан ирэх хэрэгтэй байх гэж бодож байна. Хайгуулын баг зэрлэгүүдийн тагнуулын гишүүнийг баривчилсан байна. Хайгуулын баазад нар жаргаж байв. Шиттэн: Тэр бол Рококо шиттэн, омгийнх. Камис: Түүнээс ямар нэгэн мэдээлэл олж авч чадв уу гэж асуухад. Шиттэн: Тэр талаар бол тэр огт дуурахгүй байна. Камис: Сэтгэл зүйн шид хэрэгж үзсэн үү гэж асуув. Шиттэн: Үүчлэхгүй байна. Хүчтэй хараалаас болоод түүний бодлыг унших боломжгүй байна. Камис: Хэдэн өдрийн өмнө чи морг овгийн цайс руу давталсан. Чи хэдэн хүн хулгааснаа санаж байна уу гэж асуухад зэрлэг юм хэлсэнгүй. Камис хохирогчдын дунд моргийн охин байсан. Түүний нэрийг Роуз гэдэг бөгөөд тэр миний 6 дахь үеэл. Чи түүнийг яасан бэ гэж асуух. Зэрлэг өөрийн хэлээр хариулав. Камис түүний юу хэлээд байгааг орчуулж чадах хүн энд алга гэж юу гэж асуух. Викир: Би Рококо хэлийг бар зэрэг мэднэ. Камис: Чи үүнийг мэдтiim үү? Чиний чадахгүй зүйл гэж байна уу гэж асуухад Викир: Би чөлөөтэй ярьж чадахгүй. Зөвхөн үндсэн үгсийг л мэднэ. Камис: Тэгвэл миний 6 дахь үеэл хаана байгааг асуугаад өгөөч гэж асуух. Тэр хамгийн сүүлийн дайралтаар хуулгаас тэр 12 настай, улаан нүдтэй, улаан үстэй, цагаан ярьстай гэж асуухад Викир зэрлэгүүдийн хэлээр асуух. Зэрлэг муухайгаар нэмсэлдэв. Викир: Тэр үхчихсэн байд. Камис үүнд маш ихээр хэлгэнэв. Камис: Танхимын сенатор одоогоор эмчлүүлж байгаа. Сүмийн сенатор одоогоор нутаг дэвсгэрийн нөгөө талд шалгалт хийж байгаа тул шийдвэрийг дундад овгийн гишүүн Хермийн дид дарга. Камис: Морг би гаргах болно. Шүүхийн шийдвэр. Камис: Шууд цааслах гэж хэлээд зэрлэгийг Камис чулуун шидээр зоогоод дараа нь үн султал нь шатав. Камис: Дуртайгаар ярьж бай. Энэ дайн дууссаны дараа чиний ярьдаг хэл зөвхөн тамг хэрэглэгдэх болно гэж хэлээд яваад өгөв. Викир майхнаас цухан харав. Камис гадаа ганцаараа зогсон өөлж байв. Викир: Тэр хүчирхэг царайлж байгаач ердөө 15 настай шүү дээ хэмээн бодоод. Чи түүнтэй маш дотн байсан бололтой. Роуз охины инээмсэглэж буй дүр зураг харагдав. Камис: Тийм ээ байсан. Тэр үгэлж намайг дагаж явдаг хүүхэд байсан. Тэр хүүтэн сэтгэлтэй морг овогт огт тохирохгүй цэвэр ариун хүүхэд байсан юм. Викир: Дэндүү их битгий гунж гутарда. Тэр энэ хорвоог амар амгалан орхисон гэдэгт би итгэлтэй байна гэж хэлэхэд. Камис: Чи намайг тэнэг гэж бодоод байгаа юм уу? Би бол суу тухаантан. Би тэр хэлийг мэдэхгүй ч гэсэн бар зэрэг ойлгож байсан. Надад үннийг хэлээч. Миний сонссон зүйл зөв байсан уу гэж асуухад Викир: Тэр анзаарчсан хэрэг үү? Түүний хэлсэн зүйл бол бид түүнийг эзсэн. Камис цээжээ даран туйлын чангаар уйлав. Камис: Намайг уучлаарай. Энэ их чинь чамайг хамгаалж чадаагүйд намайг уучлаарай. Викир түүнийг тайвшлуулахаар мөрөн дээр нь гараа тавих гэж байгаад болов. Камис энэ муу зүйл биш. Хэрвээ тэр өрөвцсөн дүр эсгсэн бол би түүнийг алах байсан. Одоо гашуудах цаг биш. Би хурдан өөрийгөө хянаж өшөөгөө авах хэрэгтэй. Викир: Хүлээж байсанчлан гол дөрүүд өөр юм биш бодов. Викир: Тийм шүү гэж хэлээд гараа сунгав. Камис Викирийн гараас барих тэр мөчөд гинт хоох дуурав. Викир: Тэр хоох шиг дуу юу вэ гэж асуув. Камис: Зэрлэгүүд довтолж байгааг мэдэгдэх тохио. Викир: Чиний өшөө авах цаг нэлээд эрт ич шиг болсоо гэж хэлв. Ой дундаас чон унсан. Зэрлэгүүд гарч ирнэ тэдний нэг нь маана шингэсэн сумаар цайзын ханыг, харун цайзын ханыг чөмлөв. Зэрлэгүүд тэр дороо дайрн дотор байсан цэргүүдийг алж байв. Викир: Би хитрхи хурдан ирчих үү гэж бодож байх зур. Зэрлэгүүд олс шидэж Викирийг барьж ав. Викир: Гайхах мөчөд зэрлэгүүд: Сайн олз барьж авлаа. Нүхүүхрийн анд амжилттай явж байна. Викир: Нүхийн андаа уугууд иргэд илүү сайн үр удамтай болохын тулд нөхөр болох хүмүүсийг агамж байгаа хэрэг үү гэж бодов. Викир: Уучлаарай. Гэхдээ би та нарын нөхөр болохгүй.
Би аль хэдийн сүү тавьсан байж магадгүй гэж хэлээд. Зэрлэгүүдийг олсоор нь хүчтэй савн шидэв. Зэрлэгүүд тэр дайсны талынх юм уу гэд маана шингэсэн сумаар харав. Викер Хүйгөө надаас үүнийг маш их хүссэн. Үндсэн хүчтэй нийлэхээс өмнө би тулаан эхлүүлж босхгүй. Зүгээр л үндсэн хүчийг хүлээх хэрэгтэй юу гэж бодоод сумнуудыг сэлмээрээ хав. Зэрлэгүүд байж боломгүй юм гэж хэлж байх зур гинт хүчтэй галт бөмбөлөг орж ирнэ дэлбэрэв. Камис тэднийг алахгүй юугаа хийгээд байгаа юм бэ гэж асуув. Камис үхцгээ зэрлэг новшнуудаа. Викер энэ хавийг тэр чигт нь галын далай болгон гэж бодсонгүй. Викер чи сая шингэн аваар ашигласан тийм үү гэж асуув. Камис чи төгсөж байсан юм уу? Чамаагд миний хүлээн зөвшөөрч чадах цорын ганц эр хүн гэдгийг би мэдэж байсан юм гэж хэлэхэд. Викер би үндсэн хүчтэй нийлэх хүртлээр тулаанаас зайлсхийх тушаалыг тэргүүнээс авсан байсан юм. Камис эн чинь Баскервиллийн тэргүүний тушаал тийм үү? Тэгвэл Баскервиллийнх нь оролцох хэрэггүй. Яагаад гэвэл би тэднийг бүгдийг нь устгах болно гэж хэлээд энэ л тэнтгүү газаараа дайран бүгдийг шатааж байхад Камис би үеэл дүүгийнхээ өшөөг авах болно гэж хэлж байх үед хорт зүү. Камисийн хүзүнд зовдов. Камис хорсож байна. Зүг юу? Би мэдээ алдуулах хооронд хортчих шиг. Миний би хөдлөхгүй байна. Викер үнэхээр төвхтэй юм а гэж бодов. Нэг зэрлэг Камисыг ууралдах гэж байхад нь Викер зогсооход. Камис сайн барьж авлаа. Викер бид ухарсан дээр байх. Камис гэхдээ тариалангийн талбай болон олзлогдсод яах юм бэ гэж асуув. Викер Баскервиллийн үндсэн хүч ирэх хүртэл ямар ч тулаанд оролцохгүй байхан дээр. Камис үгүй. Зэрлэгүүдэд хулгайлагдсан үеэл дүүгийнхээ өшөөг би авах хэрэгтэй байна. Викер энд ухаалаг шийдвэр гаргах. Гинт хүчтэй сум нисэн ирэхэд Викер маш хурдан Матрикс болтолт хийв. Викер тэр сүрүүлэх хүч тэр Камисын яриад исэн хүн гүн үү гэж гайхан бодож байх зур. Нэг зэрлэг утаа дундаас гарч ирэн Камисыг аваад цухтав. Викер ёох бүх зүйл үнэхээр ингэж ирэх гэж үү? Өнгөрсөнд Камис морг өсвөр настай байхдаа барьцаалагдж байсан удаатай. Мэдээж тэр зэрлэгүүдийг устгасны дараа удалгүй босож ирсэн. Түүнээс хойш түүнийг Улаан ба Харын хатан хаан гэж нэрлэх болсон. Гисэн гэдэж би хийх ёстой зүйлээ хийх хэрэгтэй хэмээн бодож байх зур нөгөө сум харуулсан эмэгтэй гинт дайрав. Викер дайрагтаас нь бултаад тэр номоор дайрсан уу гэж бодохтой зэрэгцээд маш хурдан цохиход Викер цохилтыг хаах ба түүний хөдөлгөөн бусдаасаа өөр байна. Би хамаг хүчээ гаргах хэрэгтэй гэж үү гэж бодох мөчөд нөгөө эмэгтэй. Зэрлэг орхон би чамд хэлсэн. Чи би үгүй бид дахиад уулзлаа гэж хэлэх ба нөгөө боолын 8 дээр авраад зүхтаалгасан охин байв. Викер энэ нош хэмэн бодоод түүнийг танив. Түүнийг Айн гэх ба Викер чи тэгэхээр миний аш тусыг өшөө авалтаар хариулж байгаа хэрэггүй гэж асуув. Айн би боол би олзлогсныхоо өшөөг авч байна. Морг чамтай ямар ч хамаагүй би авснаа. Буцааж төлдөг. Бид охиныг авна дараагийн өдөртөвч. Хэрв чи охиноо авмаар байвал биднийг даг гэж хэлэхэд. Викер би хүчээ харуулах хэрэгтэй юу гэж бодов. Араас Камис гэж хашрав. Викер Адольф Морг тэр отолтонд орсон тухай мэдээг сонсоод ирсэн хэрэггүй гэж гайхав. Адольф Новшнууд миний нараас охины буцааж өг гэж хэлэн маш хүчтэй шидээр замыг нь хаах гэж оролдов. Гэвч чоннууд уг дайралтаас төвөггүй бултун гарснаар тэд зүхтав. Викер аюулын харангад илтснээс хойш 3 минутын дараа отортой дуусгана гэж бодоход Камисын анхаарал болгоомжгүй байдал практик туршлага дутмаг байдлаас болж асуудал улам томорлоо гэж бодов. Туслах тэд Лерүүж ба Ле Нуар уулын хориотой бүс рүү зугтсан байх гэж хэлэхэд Адольф Лерүүж ба Ле Нуар уулын хориотой бүсээ туслах. Тэр хориотой бүс бол нээгдээгүй, маш аюултай газар. Шүн тийшээ зүглэх нь хэтэрхий аюултай байх болно гэж сануулв. Адольф миний нагаз охин олзлогдчихлоо. Гэтэл миний хийж чадах зүйл юу ч байхгүй гэж үү гэж хадралсан бодов. Викер бид тэднийг араас нь мушгих боломжтой хэвээр байна. Би бага насандаа тэр өтгөн ой доктор байж үтсэн гэж нэмж хэлв. Адольф дайхах ба Викер би дахин төрөхөөс өмнө тагнуул болон даах ажиллагааны туршлагаараа тэр өтгөн ойн ихэнх хэсгийг туурж ясан гэж бодов. Адольф чи үнэн сэтгэлээсээ яриад байна уу гэж асуув. Туслах их сенатора Лерүүж ба Ле Нуар уул руу явах нь амиа хорлохтой адил даалгавар гэж анхааруулв.
Адольф явахыг хүсэхгүй байгаа хүмүүс явахгүй байж болно. Би үүнээс болж дараа нь асуудал үүсэхгүй гэж хэлв. Би энэ хүүг юр бусын гэдгийг аль хэдийн мэдэж байсан. Надад түүнээс өөр найдах сонголт алах хэмээн бодов. Үүнийг чамд даатгая. Миний нар цохныг авраарай гэж гуйв. Үзэгдэл салимтж. Баскервиллийн нутаг дэвсгэр дээрх Лерүүж ба Ленуар уулын өтгөн. Энэ бол чөмөг сорогч шумуулуудын амьдрах орчин юм. Хорт өргөст оронгоо урамл. Чимээгүй аалзнууд болон бусад аюултай амьтад амьдардаг. Жирийн хүн тэнд ганц цавч тисэж чадахгүй. Тинч учраас үүнийг ам залгигч ой гэж нэрлэдэг. Гэвч Адольф болон Викер Баскервиллийн туслах цэргүүд бүгд тэр ойд Камсийн араас явах ба Адольф Викерийн явахыг хараад Баскервиллийн овгийн бүх хүүгүүд ийм байд юм уу гэж асуув. Стаф мэдээж үгүй. Залуу эзэн бол онцгой нэгэн гэж хэлв. Тэдний замд алуурчин зүгээ тааравдах боловч Викер тэднийг хормын дотор устгах урагшлав. Уран ихэр Викерийг хараад бишрээсээ бас. Викер тэднийг тийм ч хол зүхтаагүй байх. Балакийн анжид мөшөгчдийнхөө чимээг сонсохын тулд хуурай навч тараадаг гэсэн цуу яриа сонссон. Бид эндээс эхлэн илүү болгоомжтой байх хэрэгтэй гэж бодов. Адольф чимээгүй. Тэгшид Викер тэргэлэх ба. Викер гайхахад Адольф энэ шид чамайг алхаж байхдаа чимээ гаргахаас сэргийлнэ. Эндээс нь би өөрөө хариуцъя гэж нэмж хэлв. Би үүнийг хизээш мартахгүй. Хөргөн хүү минь гэж хэлв. Викер хөргөн хүү гинэ. Үзэгдэл шилж их ба. Зэрлэгүүд түр амсч байх ба. Камис та нар шиг зэрлэг ичнүүд. Би эндээс гараад та нарыг бүгдийг чинь шатааж ална гэж хаширв. Миний тусгай гал урсгалын аимшгийг би та нарт харуулах болно гэж уурлав. Өөрсдийгөө бэлтцгээ гэж сүрдүүлв. Даанч хинж тоосонгүй. Зэрлэгүүд би өмнө нь харсан залуу дуртай байсан гэхэд нөгөөх зэрлэг эмэгтэй. Би нөхрийн ангуучлалдаа бүтлгүүцсэн юм шиг байна гэж ярилцаж байв. Камис тэд миний яриаг сонсох ч үгүй байна. Тэд түрүүнээс хойш нөхрийн ангуучлал, эхнэрийн ангуучлалын талаар яриад байх шиг байна. Энэ нь тэдний бидэн рүү довтлоод байгаа шавтгай юм болов уу гэж гайхав. Ах уу, бид энэ гайхавтай эмэгтэйг олдсон болохоор овгийн бүх ирчүүд түүнийг хүсэх болно тийм үү гэж асуув. Камис чи гаж донтоо новш минь. Чи надтай юу хийхээр төлөвлөд байгаа юм гэж хаширв. Үүний оронд намайг арчих гэж шаардав. Ах уу, түүний юу хэлээд байгааг мэдэхгүй юм. Гэхдээ нүдрүү нь харахад л эсэргүүцэж байгааг нь мэдэж байна. Энэ бардан боолыг шийтгэх хэрэгтэй юм шиг байна гэж бодов. Айн, ах уу, миний боолоос холдож үз. Ах уу юу? Өдөртөгч Айн, би түүнийг барьсан шүү дээ гэж хэлв. Айн, димэрхэ бол дууга яахан байлга. Ах уу юу гэсэн үг юм? Мэдээ алдуулах сумыг харваж хавхыг тавьсан хүн нь би байсан шүү дээ гэж уурсав. Тэгээд үүнийг хэн боломжтой болгосон бэ гэж асуув. Айн, хэрв би тэр сэтмэндээ сайн хүүг зогсоовоогүй байсан бол чи аль хэдийн өгчихсэн байх байсан гэж хэлв. Ах уу, тэгэхээр тэр эмэгтэй өдөртөгчийн олз юм уу гэж асуухад Айн, мэдээж минийх гэж хэлв. Камис, юу вэ? Дотоод маргаан үүсчихсэн үү? Би түүнийг өдөртөгч гэж таамаглаж байна. Түүний нэрийг Айн гэдэг байх нь. Чи чинь эмэгтэй өдөртөгч байх нь. Тэгээд юу гэж? Тэрээр доод түвшний төвсөж болох Викерийн эсрэг зогсох чадвартай юм байна. Хэрв би зүхтахыг хүсвэл түүний талаар ямар нэгэн зүйл хийх хэрэгтэй гэж бодов. Ах уу, чи өдөртөгч гээд би чиний зөрүүд цан зүгээр өнгөрүүч чадахгүй гэж хаширв. Айн, хэрв чи уурчин хүрээд байгаа бол над руу хизээж хамаагүй дээр. Би чамайг цусан шавар болгож өгье гэж сүрдүүлв. Ах уу, Айны хүчийг мэдрээд би уурлаагүй гэж хэлээд яваад өгв. Айн, чи уурлаагүй гэж үү гэж асуув. Ах уу, тийм ээ, би бууж өгшөө. Өдөртөгч та хүснээрээ хий гэж хэлв. Камис охин явчихсан бололтой гэж бодов. Айн, чиний нүд чинь чиний бие галбус шиг сайн байна. Сайн цустай хүнээс хүлээж байсанчлан. Моргийн дараагийн өдөртөгч гэж хэлээд Камсийг хүчтэй өвшвөлв. Айн, би та нарт олзлогдож, боол болгон зарагдаж байсан Моргийн новшлоод. Гэсэн ч би азар зарим нэгэн аш тусыг хүртэж чадсан юм. Тиймээс би боолын хувь тавиланлаас зүхтэж чадсан. Гэхдээ чи над шиг азтай байхгүй болов. Би чамайг яс сүнсэндээ тувталчин номхруулж өгөхөд хангалттай цатаарах болно. Миний хүлийн хурууны завсрыг долоох нь чиний өдөр тутмын ажил байх болно гэж хэлв. Яг тэр мөчөд асар хүчтэй дэлбэрэлт болов. Айн, тесрэлт үү? Нэг зэрлэг отолт байна гэж хаширв. Адольф, та нар шиг аратан шиг зэрлэгүүдээ. Би та нарын хийсэн зүйлийн төлөө өшөөгөөг авахар ирлээ гэж уурлав. Камис, тэр дуу хоолой авгаха гэж хаширв. Адольф, миний нагац охиныг яг одоо надад буцааж өг гэж шаардан хаширв.
Байскровитийн болон моргийн шийдтнүүд нэгдэн гинтийн дайралт хийх ба зэрлэгүүдийг баруун солгоогүй хятаж байр. Викер. Ямар нэг зүйл хачирхалтай байна. Бидэнд рүү олтолт хийсэн Батакийн анчид яагаад ийм системтэйгэр самдарч твдэд байгаа юм бэ гэж бодов. Зэрлэгүүд. Эдгээр галзуу навшнууд шүн дунд, ойн дунд яаж ийм үүмэн самуун дэгдэж зүрлэх вэ гэж хэлэх ба. Адольф. Тэд зүхтаж байна. Тэдний нэгийг нь ч амьд үлдээж болохгүй. Камис. Зэрлэгүүдээ та нарт яг таарна гэж хэлж байв. Викер. Хажууханд нэрээд чимгүй гэх ба Викер Камисийн олсыг тастан түүнийг суллав. Камис. Тэгэхээр чи намайг аврахаар ирлээ гэж баярлав. Викер. Чи чимээгүй байхыг анхааруулсан гарын дохойг мэдхгүй хэрэгүү гэж асуув. Айн. Хутга сайн ашигладаг хүү. Чамайг ирнэ гэдгийг би мэдэж байсан юм. Богино хугацаанд хол замыг туулах боломжийг олгосон хүчирхэг бие бэлдэр. Ойн харанхуйг туулах боломжийг олгосон эрүүл ухаан. Өөрийн охины төлөө амь насаа дэнчин тавьсан хүсэл тэмүүлэлтэй ариун нандан хайр. Би чиний өнгөрсөн түүхийг асуухгүй. Чи тэнцсэн гэж хэлв. Викер. Тэнцсэн? Би юунд тэнцсэн бэ гэж бодов. Тэр үед бас Камис нөгөө Айнтай харцаараа үзэлцээд авна. Викер. Энэ нөхцөл байдалд өөрийн чадвараа нуух нь миний хувьд дэндүү хэцүү байд. Дахин төрөхөөсөө өмнөх амьдралдаа би яагаад түүнтэй адилхан хүнийг санд чадахгүй байгаа юм бол? Байж боломгүй юм. Тэр Хуйгогийн хамар дээр сорив үлдээсэн хүн үнэ үү? Шүнийн үнэг үү? Тэр хүн байхад дэндүү залуу, бас арай л бутуу туршлагатай байна. Эсвэл тэр шүнийн үнэвтэй нэг цусны шугамтай хүн үү гэж бодов. Тэр хүншид ахун Камсийг хахин видэ алдуулагчаар харуулх ба. Вики сумыг гараараа хаачв. Ахун тэр яаж мэдсэн бэ гэж гайхав. Викер Камсийг өргөд. Викер, ажил хэрэг төвөгтэй болчлоо. Жаахан тэсчих. Би чамайг ав гахруушин дагуулад очих болно. Гэхэд Камс мэдлээ гэж хэлв. Викер түүнийг албан ёсны хиллэлийг хэрэглэхийг сонсох нь. Магадгүй тэр хорноос болоод одоо хүртэл ухаан орч чадаагүй байгаах гэж бодов. Айн мурхан минь, би чамайг надтай хамт дуулууртай яваасаа гэж хүссэн юм гэж бодов. Викер, чи хүнд хорцсон юм уу гэж асуухад Камс, би тэгж л бодож байна гэж хариулв. Зэрлэгүүд тэдэн рүү нун сумаар дайрах ба Викер сумнуудыг хаан цааш зүхтэн. Айн хүчээ ашиглан маш хүчтэй дайралт бэлдэх ба. Би тэр мор бохноос салах уу гэж хэлээд хүчрхэг маана шингэсэн сум харав. Сум яг тэдний бонход нэг асхан дутуу байхад Адольф мөсөн шид ашиглан сумыг хөлдөөсөн байх ба тэднийг хамгаалав. Адольф, миний зээ охин, чи зүгээр үү гэж асуув. Камс, авгаха. Адольф хор тайлах өвдөс. Энэ бол үнэхээр хүнд мэдээ. Алдуулагч хор байна. Тиймээс надад бүх зүйлийг арилгах нь хэцүү байна. Бусаж очиод бурханлаг Квовадис руу зочилцохоо гэж хэлэхэд. Камс, намайг түр тавиад өгөөч, авгаха. Адольф гайхан тавих мөчөд. Камс, чи намайг дахин аварлаа Викер гэж хэлэн Викерийг тэврв. Адольф, авгахан бас чадах бүхлээ хийс. Камс, та яагаад одоо л ирж байгаа юм бэ авгаха? Би ээжэд бүгдийг хэлэх болно гэж уурлаж байх зур. Айн Викерийг оосордож аваад татхад Викер хөдөлсөнгүй. Айн, тэр хойшоо нэг инч чухрахгүй байна уу? Тэр яагаад ийм хүчтэй байгаа юм бэ? Хэрэг чи дуулууртай баригдвал хамгийн сайн байх болно. Надад цаг алга гэж хэлэхэд. Камис дахиад л чи юу гэж уурахад Викер, цаг байхгүй. Балакийн анчтад ингэж ярах ямар нэгэн шалтгаан байгаа юм болов уу гэж бодов. Гинт хэн нэгний маш хүчрхэг хүч мэдэгдэх ба. Айн, чөтгөр гэж эцэст нь анзаарчихсан юм уу гэж гайхав. Викер, миний артерийн судас дотор нуугдж буй вил зэвүүл надад хүчтэй анхааруулга өгч байна. Ямар нэгэн зүйл энэ зүг рүү ирж байна. Тэр илж байна гэж бодов. Айн, тэр хатагтай байна. Зэрлэгүүд, энэ хатагтай байна. Хатагтай энд байна. Камис, багнуу, байж боломгүй юм. Викер, байж боломгүй юм. Энэ ойд ийм мангас нуугдж байдаг байх нэ. Ийм газарт энэ мангастай таарныг сансангүй. Хэрв миний ой санамж зөв бол тэр мангас бол эс зэрэглэлийн аюултай мангас. 8 хүлт хатагтай гэж хэлснээр энэ хэсэг дуусдаг. Энэ удаагийн Pathmine энхүү тусаж байна. Лайк дараад, Softman subscribe хийж биднийг дэмжихээ мартаваа. Дараагийн бичлэг хүртэл түрүү иштэй.